Yo, what up guys? What's on guys? Back with another vlog. Би тэр хаана ирснийг та да. Хэрвээ миний сториг үзсэн бол та нар бараг л таамагласан баг. Би та хоёр Манилад ирсэн байна. Филиппин. Лулугийн улс. Гэх юм уу? Лулугийн ээжийнхэн талын улс Филиппин Манилад ирсэн би та хоёр. Бангкокт хэд онлоо 4-5 оноод тэнгуүтлээ Пхукетэд бас нэг 4-5 оноод тэгээд одоо би та хоёр Манилад ирээд яг үндсэндээ бол 2 хоног байна. Өчигдөр орой ирээд амарчаад өчигдөр жингөө Лулугийн ээжтэй гадар явж байгаад өнөөдөр өөр нэг Airbnb л ороод өчигдөр хоёр болохоор арай өөр Airbnb тонсон. Тэгээд өдржингөө гадуур аял маялгээд нойргүй явцсан болохоор ерөөсөө бичлэг их завдал гараагүй. Тэгээ би тэр одоо болохоор өөр нэг Airbnb-д ороод ирсэн дүнгэж орж ирж байна. Тэгээд энэ ч өнөөдөр болохоор 11 сарын 21-ний өдөр би тэр 11 сарын 25-ны өдөр гэхэлэр одоо энэ ч 4 хоног гэсэн үг 25-нд буцна. За тэгээ үуйсэн та нарт би тэрийн үлдсэн 4 хоногийг өнгөрөх Airbnb-г сонирхуулъя заяа. Үүднээс орж ирлээ. Зүүн гарт талд нэг юм галтгаа байна. Тэгээд үүдний хэсэг шууд ингээд нэг жижигхэн буудан байна. Тэнгүүлээ Лулугийн ч зогсож байна. Энд ч нэг юм ортой нойлроо орж үзээг юм шүү дээ би сая. Би байна. Энд ч нэг юм жижигхэн шүршүртэй байна. Тэгээ энэ жижиг Airbnb-ний хамгийн гоё хэсэг нь энэ. Энэ цонхыг харалтаа, энэ view-ийг харалтаа. Oh my god. Där är en mall, exakt där. Тэнгуүтлээ энэ барилганы Uptown Mall. дээр байгаа энэ юунуудыг харалтаа. Граффитинуудыг харалтаа. Тэнгуүтлээ тэр болохоор нэг mall юм байна. Och kolla på byggnaderna, de har så här träd och växter. Одоо энэ байшин тэр чигээрээ том mall юм байна. Uptown Mall гэдэг. Och så ser du, det är så här på byggnaden. За нэг юмрхүү тэгээд энэ чайлидын Christmas-ийн уур амьсгал орцсон. Орж ингүүт нэг юм дэлгэц ухтаж авч гээ. Өчтөр жингөө гадуур Лулугийн ээжтэй гадуур яваад өнөөдөр болохоор бид хоёр баг зэрэг амрыг гэсэн бодолтой. Нинчэнэ бас энэ барилга дотроо бассейнтай юм байна. Бассейн бас жижигхэн юм уу том жижиг юм мэдхгүй фитнестэй юм байна. Jag tror det där är vår pool, kolla. Den är ganska Where? stor. Where is it? Här. Can you see? Ja, här nere. Exakt här nere. Let me see. Här nere. Rakt ner. Just det. Тийм ээ, энэ ч хэрвээ харж болвол пул нь тэр энэ харагч энэ пул юм шиг байна. Ийшээ пул руу бууж үзье. Тэгээд энэ Airbnb болохоор Лулугийн ээж нь бит хоёрыг ирнэ гэд хэлсэн чинь захиалсан. Тэгээд ойролцоогоор нэг 20-30 долларын Airbnb гэсэн нэг хоногийн. Өчигдрийн хонсон Airbnb-г бодвол бүр хамаагүй гоё цэвэрхэн тогтчлолтой гоё Airbnb байна. Тэгээд би хоёр оройн 6 цаг 10 минут болж байна. Airbnb-гээс гарч ирээд яг замын эсрэг талд Uptown Mall гэдэг mall үү тийм ээ. Энэ mall руу юм олж идэггээд гарч ирж байна. Үгүй бэлтгэл хийцэн ирч хүчтэй гоё. Сая сүүлийн 2 хоног 3 хоног ерөөсөө бэлтгэл хийгээгүй. Ханаад харьцангуй гайгүй болж байна. Жогоо хуурай аналгын гэдүүлээ. Жогоо хуурай аналгаад бусдаар бол ямар ч зөөр авахгүй. Бангкок тахтаа нэг 2 хоног халуураад одоо бол зүгээр байна.
Тэгээд энэ ч байгаа нэг сонирхолтой зүйл нь Бангкоктой төстэй 90 минут мэдлэхгүй гараад мангар их байт юм байна. Энэ хэсэг жоохон халуун болоод тэр юунаас олж ийн 90 минут мэдлэхгүй леди боёуд трансгендер нэлээх байт юм байна. Филиппин, Таиланд ч гэсэн. За тэр ч яах вэ? Ийшээ ороод нэг солонгосны газар махшаачтэй гэж бид хоёр яасан. Махшаачтэй. Ойрдгой солонгос барбекю гэдэг. Let's go. Oh, look at you, baby. Анаагийн хувцсан дупл мопл өмсцөө. Анаа дупл мопл өмсцөө. Нөтер лаанд гэж юм. Стокгольмоос гарахтаа бид хоёр гоё кино үзье, гоё тухлая гэж ярьсан. Тэрээс кино үзсэнгөө. Тэгээ өнөөдөр гоё кино үзье гэж гэсэн чинь юу өнөөдөр 5 дахь өдөр чи шоутай байгаа л тэгээд. You wanna party? You wanna party? Тэгээ шоуд нэгэд байгаа хгүй манай би бол гоё жоохон тухлаад кино үзээ л чилмээр байх гэсэн манай өнөөдөр сүүлийн 5 дахь өдөр шоуданд гэж байна. Тэгээ бид хоёр өнөөдрийг яаж өнгөрөөх нөө Филиппинд нэг 5 дахь өдрийг яаж өнгөрөөх нөө бид хоёртойгоо guys. Тэгээ мэдээж бид хоёртой цуг байхын тулд мэдээж subscribe дарсан байх шүү дээ guys. Subscribe дараарай. Тэгээ Филиппинд бүр хаасаагүй ресторан байт юм байна заа. Тав алхаал ресторан. Тэгээ ресторанууд нь дандаа үнэтэй. Өдрийн ямар ч цагт ер нь ресторанууд мангар их үнэтэй байт юм байна. Хаашаа мэдхгүй дагуулаа ширээ бодох. Let's ask. Let's ask the security. Oh my God. Excuse me, sir. Excuse me. I'm looking for a restaurant called. Wait. Samgyuki. Samgyuki. Second floor here. Second floor. आपका then. Maganda balik. Up and left. Second floor lang ako. Okay, thank you. Тэгээ манай хоёрын бид хоёрын ер нь хосуудын харилцаа нэг тийм нүүрмгийн нэг тийм бүрэг хоёр гараад та. Би нүүрмгийн. Чаваас миний нүүрмгийн гэж. Тэгээс аквантнаас юм асуугаад ингээд цухтаа яваад чи. You're so shy. Тэгээ чи асуу гэж. Тэгээ би болохоор очоо нэг broken English-тэйг очоод хүмүүсээс асуу. Excuse me sir. Up and left. Outside or inside? Maybe outside. Тэгээ ярьчлаа Манилад болохоор 10 сая хүн амьдардаг. Is it 10 million living in Manila? Oh. Yeah. Тэгээ Манилад бол 10 сая хүн амьдардаг гэж байгаа байхгүй. Kanske längre in där. De måste ändå göra sist. En dag in qadasa da fontaine. Өдөр бид хоёр нэг 2 цаг болж байгаа нэг Jollibee гэдэг энэ fast food chain-ийн орж сонирхсон. Тэрнээс хойш Some you're good. Yeah. This way too. Yeah, exakt. Тэгээ нэг цаг болж юу вэ? 5 цагийн өмнө юм уу? Oh there. Samgyuki. Nice. Japanese Korean barbecue. Oh my God, it's a queue. Oh yeah. Бид хоёр тэгэхээр 5 цагийн өмнө Jollibee гэдэг нэг юмнаас нийцсэн юм байна. Тэгээд тэрнээс их бараг 5 цаг дахиад 6 цаг юм идэггүй явжгаад одоо 7 цаг болж байна. Бацэг очтой юм чи. Oh, sexy.
What's up? Round selfie. Selfie, you want to take selfie with me? Sure. Alright, бид хоёр хоолоо идчихээ гараад ирлээ. Одоо эндээс үргэлжлүүлээд let's go. Where are we going? Филиппинчүүдийн зул сарын чимэглэл гэж зүгээр next level юм байна. Тэгсэн мөртлөө сонин санагдж байгаа зүйл нь юу гэхээр Christmas болоход ийм их гоё decoration хийсэн мөртлөө гадаа 30 градус 30 нэмэх 30. Тэнгүүтлээ ийм гоё их чимэглэлийг ингээд халууцсан хөлрөнгөө үзээд явхлаэр гоё сонирм байгаа байхгүй. Одоо бид хоёрын орсон моолны ингээд чимэглэлийг хараа л та. Ингээ бид хоёрын сая гарсан гүүр байна. Тэнгүүтлээ одоо энэ доор тэр Uptown Mall гэдэг аз жоохон яг их саралтаагаас харуулъя за. Uptown гэдэг энэ нараа энэ чимэглэлийн том бөөрийнхий чимэглэл мөн гэдэг ингээ бүгдийг хаалта. Энэ гудамжныхан чимэглэл. That's crazy. Keep going. Тэнгүүтлээ бид хоёр ийшээгээ наашаага Манила руу Пукетээс ирсэн штэ. Пукет бүр яг Мирсир энтэнд харагдчихсан үхээс бүр ингээд Манилад байгаа шиг бүр хаасаагүй юм их чимэглэл decoration ерөөсөө байгаа байхгүй. Гэтэл угаасаа Филиппинчүүд Кристийн шашин бүр дийлийнх нь угаасаа барыг 90% нь шүтд юм уу яа тийм мэдэх юм алга байна. Гэхдээ ингээд ямар их сүсгэлтэй Кристийн шашныг сүсгэлэх нь энэ цул сарын баярыг хэр өргөн тэмдэглэгээс харж болж байгаа байхгүй. It's nice though, I like it. Merry Christmas. Merry Christmas. Одоо нэг 27-8 градустай л байгаа. Өдөртөө ойролцоогоор 32 градустай. Шөндөө нэг 20 доотлын хамгийн доод нэг 26-7 юм уу. Тэгээ ингээ маркетаа явхад гадуур явхад хүчим халуун байгаа хаа. Тэгээ хаашааж орсон AC нь бүр next level. Хаашааж орсон AC нь бүр зүгээр жаргаж байгаа хаа. Одоо фонтейн яар энэ бас түрүүн гал малаар төлөөс. Тэнгүүлээ бид хоёр бас Манилад ирсэн бас нэг бид хоёр ч гэжтэй Манилад бид хоёрын одоо Манилад байгаа хугацаанд бас нэг үйл явдал давхцаж байгаа байхгүй. Тэр нь юу вэ гэхээр Лүлүгийн нэлээд холынх нь хамаатан энэ ч яг өнөөдөр хурмаа хийж байгаа. Тэгээд тэрэнд нь болохоор Лүлүгийн ээж нь имэн тэнгүүтлээ наг зэгч нь хурманд нь өргөцсөн. Тэгээ бид хэд уулна бүгдээрээ өргөцсөн байхгүй. Тэгээ манай хүн тэр хурмаа хийж байгаа хүүхдийн сайн танихгүй ер нь баг төс мэтгээс өөр танихгүй. Тэгээ жоохон манай хүн чинь бүрэг болохоор тийм олон хүний арга хэмжээнд очимооргүй байна гэдэг дургуулхаад тэгээ би ятгах гэж нэлээд үзээд бараг би яагаад ятгах гэж үтсэн бэ гэх юм бол тэр хөрмөнд нь нэлээд одоо юу гэх юм дээд зиндааны хүмүүс ирсэн байгаа хгүй өргөцсөн байгаа хгүй. Одоо миний мэдх хамгийн дээд зэргийн хүн гэх юм бол юу энэ болж байгаа хөрмийн спонсорлж байгаа хүмүүсийн жишээнүүд нь ихэд Филиппиний ерөнхийлөгч энэ хөрмийн юу ивент итгэж байгаа юм байлаа. Тэнгүүлээ одоо Мануси мэдх Филиппиний ганц алдартай боксчин Manny Pacquiao тэр ивент итгэж байгаа юм байлаа. Тэнгүүлээ нэг арабын шах
Эмиратын ерөнхий сайд байсан ямар гэлээ бас нэг тийм хүн ивент итгэж байгаа юм байлээ. Тэнгүүтлээ бас нэг өөр Филиппинд бүр нэлээд өндөр дээгүүрт жагсдаг дэлхийд зинда одоо дэлхийд юутай байна. Аха. Дэлхийд бас данстай тийм бизнесмен тэрбумтон долларын тэрбумтон бас ивент итгэж байгаа юм байлээ. Тэгээ Лүлүн ятгсан миний ганц гол зорилго болохоор тийм Манни Пакуа тэр хүмүүс ивент итгэгчээр өргөцсөн оролцож байгаа гэхлээр би Лүисаг болон ятгсан байхгүй. Тэгсэн манай хүн үгүй гэсээр байгаа. За үгүй чи орох дургаагаа Лүисаа орохгүй гэж байгаа юм чинь би мянга ятгаад хурдчтэй. Тэгээд за угаасаа энэ чи ойрхон ирсэн юм чинь Пхукетээс наашаага 4 цаг нисээд угаасаа Пхукетэд нэг онц их юм байхгүй далайн ирэг дээр чилэж хэвчэж хаад имэн энэ ч байгаа ээж нь энэ ч байгаа юм чам 4-5 хоног шсэн Манила ирж Филиппинтэй танилцъя гэж бид хоёр ирсэн байна. Хэрвээ Лүлү миний ятгалтанд автсан байсан бол өдөрт Арабын шахмахтай очсон. Бодлоо ярьсан байсан мармар гэдэг. За тэр нь ч юм бэ. Гэтэ тийм том хуримд анх удаа орж үзэхгүй юу. Тэгээ хамгийн гол нь тэр Манни Пакуатай уулзъя гэдсэн чинь уулзах зорилготой байсан чинь угаасаа Манни Пакуа өөрөө ирээгүй юм байлээ. Аиста. Манни Пакуа болохоор юу өвөө болцсон гээд өнөөдөр хамгийн анхныхаа ачийг гардаж авч байгаа гээд өөрөө энэ хөрмөнд нь ирээгүй. Тийм болохоор яг уу тийм олон хүмүүс дээд зиндааны хүмүүс оролцож байгаа том хөрмөнд яг уу нэг нь болоод очивол яг гой сонирхолтой байсан бах. Филиппиний ерөнхийлөгч энэ дээр энтэйхэн очиж байгаа тийм хөрмөнд яг тэ юм нэгээр дуусах юм биш. Магадгүй дахиад ирээдүйд хим мэдхийн те. Тийм том хөрөм эсвэл өөрийнхөө хөрөм нь Филиппиний ерөнхийлөгч дуудсан юм аа. Нэг тийм сонирхсан болж байна. Тэгээд сая имээ ширэн залснаа та хоёр хаагур юу хийж юм бэ? Одоо ингээд бид энэ явж байгаа яг хэсэг болохоор ингээд битүү бар савнууд юм байна. Энд ч нэг Medusa гэдэг night club байна. Alla de det är olika, men de connect i mitten. Аха. Бүгдээрээ өөр бар нэг ихтэй голтоо нэг болдог гинэ. Тэгмэдлээ энэ ч хажуутал дахиад нэг night club хүмүүс ойчлоо зогсож байна. De trodde säkert vi skulle Оройн 9 цаг болж байгаа шин шоуд гараад ирсэн. Яасан? Их шоуд туучин үү гэдэг нэр. Тэр бүр ингээ ойчлцсан бааз. Яг уу ийш тэдэн цагаас өмнө 10 цагаас өмнө нэрж мэрвэл үнгүй орж мордог байж магадгүй. Тэгээ яг энэ ингээд ингэж тойроод битүү бар байгаа юм байна. Яг ингээд тойроод өөр баарнууд тэнгуүтлээ бөөнөрөө голтоо уулзч болдог гинэ. Nice. Тойрж явж байгаа жоохон хүн ихсээд ирэхлээр нь хальт орж нэг тойрж үзээсэй. Танаас ямар шүү юм байна сонирхолтой за. Jag vet inte. Филиппин эдгээр 7-Eleven орж үзээсэй. Филиппин Таиландын 7-Eleven ер нь Монголын Солонгосын CEO GS-ийн татдаг систем байна. Chanson дугаар noodles, iced coffee. Hello. Мөлийн ажилтаа бас хоол зарт юм байна. 85. Yes. Can I pay by a card?
93 pesos. 4 pesos. За тэгээд хоёр ундаа нэг нэвтэн гэдэг юу гэдэг вэ чаа аваад 93 pesos олж заа. 93 pesos нь хэдэн Артаасаа төгрөг болохыг харъя. 93 pesos нь 1.5 доллар, 1.5 доллар чам юу лээ? 1 доллар чам хиттэй байгаа юм байна. 3,500 тайгаа 3,500 гэж чам 5,000 төгрөг юм байна. Хоёр ундаа хямдхан байгаа сте тэгэхээр тэгээд миний урд өмнө очиж исэн газруудаас ямар улстай төстэй вэ гэхээр Филиппин руу ингэв. өөр хүмүүстэй яваад нэг. Урд өмнө очиж исэн газруудаас гэх юм бол солонгостой нэлээд төстэй юм байна. Том өндөр барилгуудтай нэлээд хөдөлгөөнтэй тэгээд цаг агаар нь ч гэсэн бид хоёрын 100 очиход 7 сард очих чинь нэлээд бөхчм халуун байсан. Одоо бол хэмчээ солонгосоос арай жоохон сэрүүхэн байна. Би яг нэг тиймэрхүү нэг солонгосын нэг 6-7 сар шиг ч юм уу. Тэгээ нэлээд хөлөлгөө ихтэй байна. Солонгосыг бодвол. Тэгээ ер нь гаднах одоо төгчөлт тал дээрээ бол ерөөхдөө яг нэг солонгос төстэй. Yes. Бид хоёр High Street дээр ирсэн чинь Манилагийн нэлээд том Nike энэ байт юм байна. Бид хоёрын нэг ийштэйш аялахаараа нэг цуглуулгатай болсон. Тэрний үгээр Nike улс улсынхаа хамгийн том Nike ийм customize хийдэг Nike байт юм байлаа. Одоо бид хоёр энэ чинь ийм customize хийдэг юм чи байна. Подолк, малгай эсвэл энэ үдээсэн дээр ийм юмнууд юуж болдог. Энэ патч нааж болдог. Бид хоёрын чинээс чадвал гайгүй молдод хослоо. Бид хоёр Токиогоос нэг хослсон, Солонгосоос нэг хослсон. Энэ чинээс гайгүй молдно. Окей, фото. Nike-аас гараад ирлээ. Энэхийн Nike-ийн customized нь яг гоё Манила эсвэл Филиппин гэсэн тийм дурсалтай гоё том текст юм уу яг Манилагийн тийм санагдуулсан тийм юу ерөөсөө алга байна. Гэтэ нэг Филиппин дизайнерын зохиосон нэг тийм цэцэг яг маргаас дахиж ирж байгаад сонирхноо. Тэгээ энэ яг High Street-ийн гол нь нэг арга хэмжээ ивент болж байна. Тэр сонирхож байгаа. Энэ залуучууд тайлан дээр гарсан дуулаад үнэгүй орж олон шүү ороод юу яа л гэдэг. Нэг уралдаа юм уу? Walk for Jay, walk for him. Тэгээд хооронд нь уралдуулаад байгаа юм хайшаа хэд залуучуудыг. Тийм болж энэ ард. За тэнгуүтлээ одоо энэ нөгөө нэг яриад байгаа High Street энэ баггүй юу? Голдоо юм ногоон юутай. Тэнгуүтлээ энэ хоёр талаараа ийм дэлгүүрүүдтэй. Дэлгүүрүүд, ресторан, кофе шопуудтай ингээд. Тэгээ гол нь энэ паркт нэг хүмүүс ингээд суугаад чилээд. Ska jag springa igenom det? Yes, do it.
Голоор нүгүүгээ гарчих уу гэнэ энэ уснаа. Яг ойрч байгаа Луисаг төлөхгүй. Wow, nice. Good eat Aslan. Нэгүлээ голоо юм гоё. Засвар мод зассан. Ер нь юм гоё дулаахан газар шинэ жилийн ураа амьсгал авчдаг гоё юм байна. Илүү гоё сонирхолтой юм байна. Så måste du visa Stockholm. Аа. Winter decoration. Я буцаж очиж байгаа Stockholm Winter Decoration-ыг харуулаарай гинэ. Oh, look at this. Энд юу болоо? Нохото үзэлбэр үзүүлээд байгаа. What's going on? Нэг гүлэг байна. Хинчээр баахан гүлнүүд тавьсан байна. Залбин нохоод ижээд гэнэ юм шиг байна. Чөлөө готэн дагашаа. Нохоод ижээд баатсан зогсож. Kolla på den golden, den vill bara gå dit. Kolla på... Энэ нохоо гүлгэлөөд гүлнүүдийн тэр тэрэг дотор хийсэн байгаа юм байна шүү Jag дээ. kanske säljer dem. Хүмүүсээс нохоондоо хоол моол гэх юм уу. Helt rätt. Тэгвэл эдгээр ингээд нохоогоо халуун зунаар ингээд хувц өмсүүлээ явуулаад байгаа хэрэг. 9 шидийн хувц цамц тэгэл бараг оймс гутлан өмсүүлэх нь холгүй явж байна. Энэ халуун бүгчин багчаа. Тэр нэг сонирн байш. Тэгэнгүүтлээ ингээд нохоонуудаа ингээд тэр хүүхдийн тэрэгэн дээр 2-3-аар нь түрээд явдаг. Яг яаж тоосоо явах энэ ч ингээд төрцөн явж байна энэ нохоо. Энэ тэрэгэн дээр нохоонуудаа их төрдөм байна. Ийм нохоонуудаа хувц их өмсүүлдэм байна. Тэнгүүтлээ Bonifacio High Street гэдэг энэ гудамж. Яг эндээс эхэлт юм байна. Тэгээ ингээд доошоо. Бид хоёрсээ голоос нь орж ирээ дээшгээ явцсан болохоор одоо эндээс дахиад буцаагаад доошоо явъя заа. JD Store. Cokes. Азерсэн дахиад доошоо явъя заа. Явж байгаа Krispy Kreme. Тэгээ донут наац. Одоо дэс донут авч идчихэ. Боно нэмэрийг авцгаа яа. Oh, original. The original. Cheers. Нэг ширх нь 50 песос. 1 песос нь ойролцоогоор 60 төгрөг юм байна. Тэр ихсөө 50 үржигдэн 60. Hur gott är det? 50 pesos. Det är billigt. 10
3,500 төгрөг нэг ширхэг. Амсуулхан мартаад бүгдийг ам руу ачиж. Энэ Krispy Kreme-ийг анхудаага эдэж үзээх. I think it's my first time trying this Krispy Kreme. That Julian байт юм байна. It was good. Okay, keep going guys. Subscribe дараагүй яг одоо subscribe дараа guys. Okay.